all my life. Сайн байцгаана үзэгчдээ. Сингапурын тухай нэвтрүүлэг хаан 3 дахь хэсгээр болж байгаа маш их баяртай байна. За энэ дугаараараа Сингапурын зүүн эрэг, за мөн араб гудамжаар аялж та бүхэнтэйгээ уулзах болно. За бид нар өмнөх дугааруудаар хэлжсэн аяллаа маршрутын дагуу явах ёстой. За бид нар өмнөх дугаараар Botanic Garden буюу цэцэрлэг төрөлнгээр явсан бол энэ удаа бол East Coast арал болон Arab Street-ээр та бүхнийгаа танилцуулъя. За ингээд та бүхэн нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулж үзлөө хүсэж байна. За Сингапурын тухай бичлэгийн маань дараагийн хэсэг бол East Coast арал дээрс үргэлжлэж байна. За East Coast буюу Сингапурын зүүн эрэг. За зүүн эрэг дээр бид нар яагаад энэ газрыг онцлохоор болсон бэ гэвэл энд бол Сингапурт байх тийм түүх дурсгал газар, за соёлыг харуулсан янз бүрийн музей. За тэгээд их гоё дурсгал газруудыг энд байхгүй. За энийг яагаад өнөөдөр онцлохоор болсон бэ гэвэл энэ нэг зүйлийг гайхалтай зогсоож гисэн байгаа. Энэ нь бол гэр бүл хамт найз нөхөд хамт олноороо цагийг зугаатай өнгөрөх орчин их гайхалтай бүрдүүлж өгсөн энэ манай нэвтрүүлэг онцлогны газар болж гэж хэлж байна. За цухас дурдах юм бол энд найз нөхдөд далаац хийж болж байна. За тэгээд 100 гаруй бэлдсэн юм махны гэрэл, мах шарах гэрэлүүдийг бэлдсэн. Энд дээр захиалга өгөөд гэр бүлээрээ найз нөхдөд ирж болно. За мөн хөл бөмбөгийн бөмбөг, волейбол, за саксын бөмбөг авчиад тоглож болж байна. За бадминтон, аркед авчиад теннис тоглож болж байна. За хэрвээ мах шарахгүй тоглохгүй зүгээр найз нөхдөр ярьж суумаар байгаа хүмүүс бол зүгээр дэвсгэр тавгаа авчираад зүлгэн дээр юмаа дэвсээд сууж болж байна. За үүний дараа бол дугуй нь бол $10, $5 янз үнэтэйгээр дугуй түрээсээд энэ зориултын засан замаар дугуйр ойлк хүнж болно. Тэг ер нь цагийг зугаатай өнгөрөх бүх боломжийг энд бүрдүүлж чадсан байна. За тэгээд та бүхэн энд ирэх юм бол хурж ирэхийг хүсвэл гэрээлүүд дээр бол захиалга өгөх шаардлагатай. За ирэх юм бол метрогоор ирж болно, автобусаар ирж болно, за машинаар ирж болно. Ийм гурван сонголтоор бид нар энд бол ирэх боломжтой юм байна. За тэгээд дараагийн гоё төрснүүдийг та бүхэнд одоо ингээд танилцуулъя. За та East Coast иргэдэд нэвтрэхийн тулд ямар нэгэн төлбөр төлөхгүй. За харин ундаг дугуй болон гэрэл төрүүлж байгаа тохиолдолд бол бага хэмжээний төлбөр төлнө. За дугуйны хувьд бол нэг хүний дугуй $5, за хос дугуй бол $10-ын төлбөртэй байдаг. За гэрэлийн хувьд бол та бүтэн өдрийн турш бага хэмжээний төлбөр төлөөд бүтэн өдөр ашиглах юм хэрэгтэй болдог. За мөн хөл бөмбөгийн талбай, саксны талбай, за теннис тоглох талбай бүх юм нь бол үн төлбөргүй байдаг. За тийм учраас та гэр бүлээрээ цагийг үр дүнтэй сайхан өнгөрөх боломжийг нь бүрдүүлж өгсөн байдаг юм лээ. За East Coast арал дээр түрүүн хэлсэн. За гэр бүл найз нөхдөөрөө шорлог хийгээд цагийг зугаатай өнгөрөх бүрэн боломж байна. За миний ард талд байгаа дүрсгсэн тодорхой байгаа. За гэр бүлээрээ хурж ирээд махаад өөртөө бэлдэж ирээд энд шорлогыг бүрэн боломжтой байна. За эндээс харахад бол туулголоо яагаад бид нар ийм болгож болохгүй юм бэ гэсэн өөрөө их бодолт төрж байна. За жишээлбэл Viva City хорооллын ард талд байдаг голын иргийг бол бид нар ийм маш шаарддаг гэрэлүүдийн тавьж өгөөд, санд ширээгийн тавьж өгөөд, за хүүхд тоглох элс талбайг нь бэлдэж өгөх юм бол ийм манай Монголын залуу гэр бүл болон гэр бүлүүд цагаа зугаатай өнгөрөх бүрэн боломж бол нээлттэй байгаа гэдгийг бол эндээс харж бол чадж байна. Монголоос ирж байгаа жуулчд маань зүүн эрэг дээр хурж ирэн за энэ аяллахаа нэг мартагдчихгүй мөчийг энэ East Coast арал дээр өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. За бүгдээ одоо ингээд Arab Street руу явцгаая. За бид нар Arab гудамжинд ирсэн байна. За Arab гудамж нь бол Сингапурын төв хэсэгт байрладаг ийм жижигхэн гудамжаа. За та энэ Arab гудамжинд ирснээрээ бол исламын сүм дугуйнаас очиж болно. За үндэстний хоолыг амтрахыг идэж болно. За Arab үндэстний чанартай даавнуудаас худалдаа авч болно. За Арабын шиша буюу усан тамхиг татж болно. Гэх мэт маш олон сонирхолтой зүйлүүдийг хийж болдог учраас энд бол жуулчд бол байнга ирдэг, за мөн ороод гардаг ийм боломж тогтсон байгаа. За энэ Араб гудамж нь бол талбай үед бол маш жижиг зай эздэг ч гэсэн хүмүүсийн урсгал маш ихтэй. За цагийг зугаатай өнгөрөөж болох ийм сонирхолтой газруудын нэг. Та энэ Arab Street ирэх юм бол Араб хоолноос заавал идэж үзээрэй. За хоолнод үнэхээр гоё амттай. Гэтэл мартагдахааргүй юм амтыг бол танд бол өгч чадах болов уу гэж бодож байна. За мэдээж үнэ нь бол $10-аас их хвчлээ хэлдэг.
ийм байгаа. За тэрүүгээ дагаад бол үйлчлэгээ бол маш сайтай ийм газар байдаг юм лээ. Араб стритэд хийж болох дараагийн зүйл бол энэ харагдж байгаа шиша буюу усан тамхи. За энэ усан тамхи нь бол бананых, алимных гэдэг олон төрлийн жимснээс сонголтоо хийж болно. За тэгээд энэ нь бол 4 хоолой залгахад нэг юм тамхи авахд бол $40 байдаг. За энийг бол ганцхан араб гудамжинд л татаж болох ийм боломжтой. Бус газраар бол татах боломжгүй байдаг. За энэ араб энэ тамхи нь бол нэлээд эрэлттэй учраас та эрт очиж захиалга үс суухгүй бол нэлээд хүмүүсийн оочор дараалттай татаж чадахгүй байх юм багталтай шүү гэж хэлмээр. За араб дэлгүүрүүдээр та явж бол бэлгэд урсгалын зүйлүүдийг авч болно. За ойлгоё юм араб даавнуудыг худалдаж авах боломжтой. Энэ бол үнэхээр дэлхийд шалгарсан ийм сайхан даавнууд байдаг. За Сингапурт бол гадаа дулаахан дотроо жоо сэрүүхэн байдаг учраас энийг нөмрөөд эмэгтэй хүмүүс нөмрөөд нингэн цамцаар өмсөд явхад бол маш бие дэвтэйх гэж хүмүүс ярьдаг юм байлаа. Өнөө хөвч гэсэн боломжийн. За тэгээ араб стритд бол энэ бол төрөл бүрээр байгаа. Урт, богино, за жоо зузаан нингэн бүх төрлөөрөө байгаа учраас та эндээс бүрэн сонголтоо хийж авах боломжтой байдаг юм байлээ. Дараагийн нэг чухал хэсэг бол бэлгэд урсгалын ийм дэлгүүр тасгууд байгаа. За энэ бол Сингапурын бэлгэд урсгалын юмнаас эхлээд араб үндэстний туркуудын за тийм бэлгэд урсгалын зүйлүүд бол маш их байдаг. За ихэвчлэн бол дандаа гар аргаар хийсэн ийм бүтээгдэхүүнүүд байдгаар онцлогтой. За тэгээ гэр ахын бараа, за эмэгтэй хүмүүс зориулсан бараанууд нэлээд төлхөө байдаг. За тэд нар бол нэлээд чанартай гэр тавхад их үзэмжтэй харагддаг юм байлаа. Өнөө хөвч гэсэн боломж. За энэ цүнхний талаар энэ дэлгүүр эзний ярьж байгаа та бүхэн сонсоорой. Okay, this bag made in India, made of coconut, handmade. Coconut-ын хальсыг ашиглаж гараараар хийсэн юм цүнх байна. За жишээлбэл иймэрхүү гараараар хийсэн сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг та энэ араб стритээс худалдаж авах боломжтой. За мөн энэ харагдж байгаа төрсүүд бол мөн гар аргаар хийсэн мөнгөн, ясан ийм мэдлүүд байна. Эдгээр бол нэлээд сонирхолтой хүн авч явж байхад худалдаа авахд их сонирхолтой ийм зүйлүүд харагдсан. За тийм учраас та бүхэн араб стритээр зочилж энэ зүйлүүдийг авч сонирхоорой гэж хэлмээр. Гол үзэх ёстой зүйл бол энэ харагдж байгаа исламын шашны сүм байгаа. За энэ сүм нь бол олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж ирсэн ийм сүм ээ. За энэ сүмд орохын тулд та заавал гутаа тавьж орох ёстой. За орсон тохиолдолд бас баг цагийн дүрм мэдчих хэвээр. За энэ нь бол жишээлбэл орохдоо заавал ясалж орох хэвээр, гутаа тайлах хэвээр. За ороод өвдгөнөөс дээш гарсан зүйлтэй бол орж болох юм байлаа. За би шорттоо ороод суугаад өвдгөө гаргахад бол өвдгөө гаргаж болохгүй гэх жишээтэй. За мэдээж энэ том тамхи руу эмэгтэй хүн орж болохгүй. За мөн гарахтаа нуруугаа харуулж гарч болохгүй гэж хэлжсэн. За энэ хүмүүс бол өдөрт 5 удаа залбирэн, зарим нь бол маш удаан цагаар энд сууж залбирдаг ийм хүмүүс ч байдаг юм байлаа. За эмэгтэй хүмүүсийн хувьд бол тусдаа танхимд мөрөглөө үлддэг. Энэ том танхим руу бол эмэгтэй хүмүүс орохыг хоригдсон ийм байдаг юм байлаа. За эмэгтэй хүмүүсийн хувьд бол өмссөн энгийн хувцсныхан гадуур бол заавал мөрөглийн хувцсыг өмсчээж мөрөглөө үлддэг ийм дүрм журантай байдаг юм байлаа. Тэгээ гарахтаа дахиад мөргөөд залбираад гардаг юм байлаа. Намандаа мөргөж залбираад гарна. За ингээд энэ дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзалтад түр баяртай. All my life,